За Эрдэнэт Орхон аймгийн начин Сүхбай. Орхон Төв аймгийн Заамар сумын аймгийн алдарт Сүхбай ханд маань ирж байна. Бүдүүн хэмээх Сүхбай маань. Найз маань ирж байна да. Манай уян дээр. За сайн байна уу? За ямар сони хүн бэ? За хамтан тэгээ сайн байна уу тэгээ. Сайн. Сайхан тусч байна уу миний? Олон жил уулзаагүй найз. За тарган сайхан тусч байна уу? Ямар сони юм бэ? Сайхан тусч байна. Мар хурд уян хөнгөн байна. Оо хурдан байна. Хурдан сайхан. За энэ жил ч одоо гоншлог сайхан. Оо ярих юм байхгүй. Сайхан байна да. Сайхан юм байна. Уян мөр сайхан өнгөтэй байх ч юм жил. Оо сайхан. За тэгээ. За миний найз Ерөөл Батар суурахгүй. Болон барьж үтчээ. Сайхнаас барьж өглөө. За найз минь орой 2-3 жилээс мөр үйл амжихгүй нэг. Оюун бизнестэй тэгээд амжихгүй яваад байна. Амжихгүй байна аа. 2 жилээс мордоо гэж хэлнэ. Олон жил сайхан тэгээд нэрээ дурсгасан даа миний найз. За миний найз ч одоо алдар тавснаас хойш одоо тэгээд нөгөө сайхан хэрэг юм одоо хаана Аа байгаа одоо өөрөндөө нутагт маань одоо сайхан тавьчих чинь. энэ хэрэг дүү юу одоо адилхан. Миний тэр хэррэний дүү юм байна. 2020 онд одоо би нэг найзтай хэлжсэн баа. Эрдэнэтийн наадамд хол төрүүлгэнэ гэж байгаа сумынхаа наадамд хол төрүүл. Дараа нь хүмүүс аймгийнхаа наадам тавихгүй яасан юм те одоо ийм сайхан байгаа амжилттай өрөө гэд. Тэгээд яахан дээш нь аймаг ус тавихгүй байсан те гэж хэлжсэн. Тэр нь хамаахгүй. Адуу ер нь сайн л тавьчихвал уяа чүний бас нэг сайхан зориг. Энэ одоо сайхан мор тавьчих сайхан хөндийд. Оо энэ хүрэн манай энэ хүрэн чандны хөндий чи одоо олон жил наадж जैन доо энэ хүрэн чандны хөндөө гэдэг олон жил зарлагдсан одоо хүрэн чандны хөндий өгсөж явна гэдэг одоо морь авар тэгээд ярьдаг байдаг. Үйлдэл сайхан. Энэ үйлдэл ер нь сайхан үлдсэн. Зарим газар ч одоо 100% хэцүү байлаа. Сүхбаатарын баруун зүүн аймгийн ч одоо бадарлаа шүү дээ. Нийтийн цагаамаа төлөв мал одоо хувааг үйлдэл. 500 хатуутай юм чинь 50 хатуутай үлдсэн ба шүү дээ. Харин тийм аймаар юм болсон шүү дээ. Ер нь хэцүү хүн ер нь хатуу чанга өвөл боллоо шүү дээ. За өгөөд энэ ямар хөшөлтөө яа гэдэг вэ? Эндээс одоо манай лунган хатуунууд байна даа өгч одоо. Ингээд одоо баг юм ордох дуртай найз нь ер нь шин баг юм л гаргаж дуртай хатуунаа. Уянд ороод байж байгаа юм. Уянд ороод морь бариад ингээд байж байна одоо. Энэ жил манай энэ бүсэд чинь наадам ихтэй олон наадамтай. Одоо улсын бүсийн наадам байна. Манай Эрдэнэт хотын 8 сарын 1-2 ингээд. Тэгээд 50 жил мэлгээд юу гэсэн бэ? Энэ анхдагчийн 50 жил улсын бүсийн хойд бүсийн уралдаа гэж байгаа. Тэгээд Баянүндэр сумын 30 жилийн манай энэ Бугт сумын түүх 100 жилийн сум байгуулагдсан 100 жилийн болсон. За тэгээд багсаг наадам энэ жил бол ер нь их наадам ихтэй хүмүүс их морь их үйж байна. Уяач их цугларч байна. Яг манай энэ чи одоо юугаар бол Улаанбаатараар бол хүү толоо хот гэдэг. Морь барины газар. Одоо тэгээд юу манай энэ хөндөгөөс хурдан сайхан хурцмаар дуулдаг. Одоо цэвэр алгамууд одоо танаа энд их байна уу юм одоо яаж вэ? Одоо морин өвжүүлэг адуу өвжүүлэг яаж явагдаж байна? За ер нь чи үеэр юм байт юм байна. Одоо сүүлийн 2-3 жилд бол эргэлхий цэвэр импортын цэвэр алгамууд их орж ирж байна. Гаднаас. Ер нь одоо хурдан морь гэдэг чи одоо спортлоо өрсөлдөө. Эргэлхий задуугаар их түлхэж үйж байна. Монгол хатуу бол ер нь хэцүү болчихсон. Цэвэр Монгол хатуу. Дандаа зэрэг ер нь бай гэхэд 25% те. Тэгээд ер нь 50-аас дээш хуваар дурдж шүү дээ 50 хатуу. Одоо тэгээд 50 хатуу шүмээр багтах гэдэг нэг үү? 50 хатуу ер нь багтах гэдэг шүү дээ. Одоо юу болоод байна вэ? Эргэлхий задуу болгоод байна. 75 тэрнээс дээш. Ер нь цосгоо хатуугаар бол ер нь уралдахгүй болчиход байна шүү дээ. Босхгүй цаг болчиход байна. За одоо энэ манай Монгол Баянда одоо 21 аймаг 330 сум. Бүх нутгаар л одоо эргэлхий задуу гарч байна шүү дээ. Шинэ цагийн Монгол адуу. Тэгж л уралдаж шүү дээ. Ялгаа байхгүй адуутай юм сайн.
хатууга нэг талдаа их сайхан зөв жимсийг санагдаад урдны чиглэлээр нэг. Тэгээ одоо юу юм бэ? Гэхдээ хамгийн гол нь шүү дээ. Энэ Монгол хатууг устгахнуудаа хамгийн гол нэг эмзэглэж байгаа нэг над юм байна. Жинхэнэ Монгол хатуу маань усчихгүй тэгэл тэрэн дээр л айж байна. Энэ их олон импортоор орж ирж байгаа ирлээ хатуу. Ирлээ цэвэр цусны хатуу гэдэг чинь ерөөсөө нэг дулаан парта тийм нэг байшинд байдаг ч юм уу тийм ээ. Дулаан байнгын арчилгаатай байнгын тэжилтэй. Тэгээ бас энэ Одоо бэлчээрт бол тийм тохиромжгүй байна. тийм ээ. Манай Монголын уур амьсгал тохиромжгүй. Зүгээр хурдны чиглэлээр бэлчээрийн тал дээр бол тий өсөх тал дээр бол тэгж олон ирлээс хатуу олон байлгамааргүй л санагдах юм. Хурдны чиглэлээр нэг хэдэн цөөхөн юм. Дэндүү их тууширж болохгүй тийм ээ. тийм ээ тийм. Тэгээ одоо энэ хамгийн гол нь хооч үе Монголын өв соёл Монгол хатуугаа сайхан хадгалж үлдмээр байх юм. Хамгийн гол нь дандаа ирлээ зүсүүлчих юм бол одоо тэгээ манай Монгол орны уур амьсгал ямар үдэ тийм ээ. Засцууд ямар үдэ. Тэгээ байгаад давгцгүй бүтэн зүйлийг бол давж чадахгүй шүү дээ. Ирлээс гадны юм арьс нэмгэн, хөрс нэмгэн тэгээд дулаан, тэжээлийн ийм мал чинь одоо байнга тэр бүгдийг тэжээгээд онд оруулна гэж байхгүй шүү дээ. Бэлчээрээр ордог Монгол одсон сайхан шүү дээ. Монгол орных уур амьсгал зохицсон. Тэгээ тэжээлтэй. Ер нь одоо яг монголоор ингэж найз нь уйхаар бас усахгүй байна. Энд одоо тэгээд гүйцэхгүй шүү дээ. Тэгээ. Бас яагаад ч Тийм гүйцэхгүй шүү дээ барахгүй. Адилхан ингэж ирлээ задуутай найз нь яг цус оруулсаар баг тийм 50 маяг өгөх нь 25% тустай. Монгол сайн хатуунууд тустай. Удын судар сайн хатуунууд байна. Энэ хүүдүүдээ нэг энэ сайхан өв соёлыг л устгуулчихгүй юмсан. Устгуулчихгүй юмсан гэж л тэгдэр юм. Заавал нэг айрыг төрүүлээд нэг хүнтэй өрсөлдөх хор шар гэж юм алгал та. Бас энэ жил ч сонгуультай юм байна. Одоо том аваа мөн богцсон юм сонжиж. Энэ чинь манай одоо нэг Төлөвлөж сонгуул байна. Юуны сонгуул? Төлөвлөгөөс онцгой ялгарх болсон соёл Монгол морой уяа. Дээр дор намаа. Тэгээ энэ сонгуулийн жил сонгуул өнгөрөө 7 сар гаргаад уралдаа хаа сайгүй л уралдаан байх юм. Одоо тэгээд энэ зуншлаг янз юм биш үү? зуншлаг сайн. Яг юм. Энэ сайхан гацтай тийм. Энэ жил бол ер нь Өрн шандын үнд. Зуншлаг бол сайхан байна уу? Бороо хуруу илбэгтэй энэ жил ер нь сайхан зун болж байна. Өвөл хавартай хатаа ажиллаа хийгээд ихэлсэн. Тэгээд одоо наадамдаа бэлдээл. Наадамжих орой болох хожуухан бол хэдэн сар энэ жилийн наадам их орой болно. Эрт орой олон наадамтай. Их баг. тэр шаргаат Наадам. За миний тэр шаргуурэ их урд удамтай юм байна. Тэгээ энэ жил хязгаал өөр юм байна. Ирэх жил сайн Монгол соёл ууя гэдэг. Энэний эцэг нь болохоор Булгой аймагт нэг төрөөс 2 аман үзүүлсэн. Аймгийн Нэгмэр дорж гэдэг манай баазын шар галзаа зэрэгний яг гал төлөв юм байна. Тэгээ энэ жил нотон шүтэнд нэг сургачаад энэ жил хязгаал өөрөө уншчихэд энэ өвөл нэг сайхан тэжээгээд ирэх жил сайхан морин соёл ууя гэдэг юм уу. Тийм. Заавал нэг бүгдээрийн барьж адуу болгон хурдлна гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тийм бүгдээрээ хурддаг бол одоо тэр олон адуунаас 5 адуун л орно. Бүгд л хурд адуу байна шүү дээ. Тэгээд аль болохоор селекцтэй ээлж дараалтаа үгүй. Энэ жил тэдний энийг овын дараа жил энийг овын тийм ээ. тийм ээ. Энэ чинь нэг адуунд ямар зардал гарах вэ? Урдан морины хүүхдийн хүрэлцээ гэж л байгаа. Жилд одоо жишээ нь 10 хоног төрөхөд 5-90 хоног гарлаа тийм ээ. 5-90 хоног чинь одоо бүгдээрээ л нэг сайн азаргын төл 5 сайн гүнээс гарсан. 5-ыг нь ууж чадахгүй ш 5 хүүхэд тэр бол голдохгүй тийм ээ. Тэр тал дээрээс зохицуулт тийм шүү дээ. Хамгийн гол нь.